Энэ жил толгор төрийн 2230 жил их Монгол улс байгуулагдсны 815 жил ардын ёслолын 100 жилийн тохиож байгаа. Эдгээр тэгш үндэсний их баяр наадамтай хамтдах нь тэмдэглэдэг. Өмнөх жилүүдэд наадмыг 2.8-аас 3 тэрбумын хорон зохион байгуулж байсан. Энэ жил тус төсөөс хэтрүүлэхгүй байхаар тооцжээ. Харин зөвхөн үндэсний их баяр наадмыг 10 тэрбум төгрөгөөр зохион байгуулна гэх ойлголт нь ташаа болохыг албаныхан тайлбарлаж байна. Ардын ёслолын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө 2020 оны 8 сард батлагдсан. За мөн түүнчлэн бүтэн жил нийтдээ 23 байгууллага хамтран оролцох 45 арга хэмжээний төлөвлөгөөг мөн одоо өнгөрсөн оны төсвийг 2020 оны 11 сарын 15-ны өдөр улсын их хурлаар 2020 оны төсөв хэлэлцэн батлахад одоо та бүхний ярьж байгаа энэ 10 тэрбум гэсэн ийм үнийн төсвийн төсөөлөлтөөр батлагдсан байдаг. Ардын ёслолын 100 жилийн ойн нэгдсэн хөтөлбөрөөр хэрэгжих арга хэмжээ ардын үндэсний их баяр наадам гэдгийг энэ цагаас хойш та бүхэн минь салгаад ойлгоотгооч. Салгаад ойлгоотгооч. Баяр наадмыг 10 тэрбумаар тэмдэглэнэ гэдэг энэ холбоо үгээ өнөөдрөөс ингээд болооч. Яагаад би энийг хэлж байгаа гэхээр үнэхээр ард түмэн хэцүү байна. Энэ сэтгэл санааны хувьд ийм докторгүй ийм байдалтай байгаа төс бүгдээрээ одоо стресстүүлэхийг хүсэхгүй байна. Монгол Улсын ерөнхий сайд 1 жилийн хугацаанд үргэлжлэх ардын ёслолын 100 жилийн ойн төсөөс хэмнэгдсэн зардлыг эрүүл мэндийн салбар руу зарцуулна гэх шийдвэрийг гаргасан. Энэчүүднээс энэ жилийн цахим наадмыг 100 цэрэг 250 уран бүтээлчийг оролцуулан цомхон зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа үндэсний их баяр наадмын продюсер Цог Гэрэл хэллээ. Үнэхээр хэцүү байгаа. Цар тахал. Үнэхээр хэцүү. За ковид би өөрөө биеэрээ гэрүүлээрээ ковидыг ч гэсэн хүрсэн 3 сард. Хүнд юм байлаа. Гэхдээ би урлагийн улсууд, цэргийн улсууд бол яалчгүй нэг ард түмнийхээ нэг урд талд нь 3 алхам байх хэрэгтэй гэж нэг юм тангараг байдаг гэж боддөг юм аа. Ямар ч цаг үед, ямар ч үед одоо бид нар ард түмнийхээ сэтгэлийг өндөр байлгахын тулд энэ урлаг соён гэрэл үйл ажиллагаад өөрөө айгүй тийм түлхүүр болдог байх гэж би миний хувьд ингэж боддог учраас би энэ наадмыг бол одоо хийгээсэй гэж бодож байгаа. Тэгэхэд энэ 16,600 сая байсан. Наадмын нээлт тал. 17,600 сая байсан. 18 онд би ерөнхий продюсераар Даранбаатарт ажилласан. 600 сая байсан. 19 онд 600 сая байсан. 20 онд 600 сая байсан. Би уран сайхны өдөртөөш ажилласан. Одоо наадмын нээлт таалт бол биднийх байна 850 сая байна. За энэ үйл ажиллагаа яагаад тэгэхээр байна? Энэ нөгөө хамгаалт нь шүү дээ. Өдөр болгон бид нар маск, ариутгал тэр орчин тэр бүх юмыг цацхын тулд энэ цар тахлын үений бид нар нэгдүгээр тавьж байгаа. Хоёрдугаар нөгөө бидний уран бүтээлчдийн дархлааг унахгүй тулд чанартай одоо эм хоол нөгөө юу гэдэг те энэ бүгдээр бид нар энэ уран бүтээлчдээрээ босгохын тулд хүнээр босч байгаа учраас энэ улсуудын эрүүл ахуйн талынх нь асар том юм нь бид нар бэхжүүлж өгнө. Өмнө жилүүдэд үзэгчтэй наадам зохион байгуулахад тасалбарын орлого, зөвшөөрлийн орлого гэж олдог байсан. Харин үзэгчгүй наадмаар ямар нэг ашиг орлох боломжгүй болно.